За реализм. За реализм гэсэн энэ ойлголт бол бас нэлээд чухал ойлголт. За үгээр юу ярьдаг вэ гэвэл ерөнхийдөө одоо хүний одоо зохиосон онол за философийн болон одоо хүний мэдлэгийн одоо салбарын одоо онолуудын хажуугаар реализм бодит байдлаа бас мартахгүй бодит байдлаа одоо зөв тодорхойлж явахгүй бол хэд одоо амьдралаас холдсон ийм одоо шийдлүүд юм уу ийм ойлголтууд явагдах боломжтой тул за бодит байдлаа одоо анхаарья. Үүндээ бас үндсэн өгөө гэсэн ийм одоо философийн нэг урсгал бол реализм гэсэн урсгал байдаг. За реализм гэсэн энэ ойлголт маань бол реал гэсэн одоо ийм үгнээс гаралтай. За энэ маань юу гэсэн үг вэ гэвэл одоо монгол хэл дээр бодит байдал байгаа байдал тийм л байна. Ийм л байгаа шүү дээ гэсэн ийм л одоо ойлголтыг одоо хэлсэн үг. За үгээрээ одоо юу гэж одоо бодит байдлыг яагаад ингэж их тодорхойлоод байгаа юм бэ гэвэл бодит байдлыг нуун дарагдуулах аюултай байдаг. За бодит байдлыг хит их одоо гоё чимж одоо магтан дуулж байгаа байдлаас хэтэрхий одоо өөр одоо дүр зураг үзүүлж зориуд одоо байгаа байдлыг нуух гэсэн эсвэл байгаа байдлыг одоо дарсан, дарагдуулсан, мартагдуулах гэсэн ийм одоо үйлдэлүүд бол реалистуудын одоо бол болохгүй шүү гэсэн ийм одоо онол дээр тогтдог. Бодит юм бодит байгаараа л байх хэвээр бид бодит байдлыг яг жинхэнэ үннээр нь байгаагаар нь л одоо гаргаж ирэх бол чухал. Түүнээс биш тэрийг бидэд бодитоор нь байгаагаар нь гаргаж ирч чадахгүй юм бол бидний шийдэл буруу явах гэж. Шийдэл буруу явах юм бол үйлдэл буруу явах гэж. Үйлдэл буруу явагдана гэдэг чинь улс орон одоо ард түмэн нийгэм одоо хохирнол гэсэн үг шүү дээ. Тийм. За реализмыг одоо анх одоо гаргаж ирж яхад бол нилээд одоо гол одоо салбар бол одоо бас урлагийн одоо салбар байсан. Тэнд бол урлагийн янз бүрийн дүр зураг, янз бүрийн драмын жүжигүүдээр бол бодит байдлыг дүрсэлж одоо гаргадаг байсан. Яагаад гэвэл нийгмийн бодит байдлыг бол хүн шууд ороод мэдэх одоо боломж том байдаг, бага байдаг. Яагаад гэвэл өөрийнхөө сэтгэлээр өөрийнхөө санааг хэлээд идэг. Эсвэл өөрийнхөө одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр нийгмийг нэг бол зөв, нэг бол буруу, нэг бол болж байна, нэг бол болохгүй байна гэдэг. За эсвэл нөгөө талаар одоо улс төрийн янз бүрийн одоо бодлогод зориуд одоо хүмүүсийг төрөлдүүлэх гээд нийгмийн бодит байдлыг буруугаар одоо үнэлж дүгнж, буруугаар одоо тайлбардаг тул бодит байдлыг одоо гаргахад урлагийн одоо салбар бол нэлээд одоо нөлөөлөг. За энэ тухай би лекцийнхаа нэлээд сүүлд хийсэд ярив. Дараагийн сэдэв бол ер нь реализм бол бодит байдлыг хүлээн зөвшөөрөх гэдэг. Реализмын дараагийн одоо ойлголт бол бодит байдал ийм байна. За одоо бодит байдлыг хүлээн зөвшөөр. Яг л ийм байна. Бити одоо бодит байдлаас одоо болт. Түүнээс одоо бас булзаарах хэрэггүй. Яг л ийм байдгийг хүлээн зөвшөөрөх бол хоёр дахь том одоо реалистуудын хэлдэг одоо үг. За реалистууд яагаад ингэж одоо бодит байдлыг ингэж яриад байна гэвэл яг бол хүн өөрийнхөө мэдрэмжээр ярих гэдэг. Тэг хүний мэдрэмж чинь тухайн л хүний мэдрэмж болохоос биш нийтэд хүчинтэй биш шүү. Чамд таалагдсан юм нийтэд таалагдахгүй л яах вэ? Чиний одоо дургүй зүйл тийм үү? Нийтэд одоо дуртай байв яах. Тийм учраас тухайн хүний одоо хувь хүний мэдрэмж, хувь хүний санаа, хувь хүний бодол одоо бид нар монголчууд одоо их дуртай хувийн үзэл бодолч гэдэг юм уу? Хувийн санаач гэдэг юм. За энэ бол маш одоо аюултай. Яг бол нийгэм нийт одоо бодит байдалтай бол авцалдахгүй тийм аюул гардаг. Тиймээс реалистууд бол хувь хүний үзэл, хувь хүний одоо бодол, хувь хүний санааг бол бодит байдалтай яг таг авцалдахгүй шүү. Тийм учраас бодит байдлыг гаргаж ирэхэд хувь хүний асуудал бол тийм ч одоо чухал биш шүү гэдгийг бол реалистууд хэлж. За ингээд одоо бодит байдлын одоо асуултуудаа үргэлж одоо тавьж тэндээ одоо хариултыг бол хайж байдаг. Реалистуудын нөгөө нэг одоо хэлдэг зүйл бол ер нь бид нар бол хорвоо ертөнцийг бол хүлээн авах шүү. Хорвоо ертөнцөл байдгаараа л байж байгаа. Энд одоо бид нар нэг их асуугаад эргэлзээд зөрчилдөөд тэнд одоо том одоо асуудал төвшүүлээд байх чухал биш. Одоо энэ байгаа байдлаа л орчин тойрноо ахуугаал одоо анхаарч эндээ л одоо төвлөрөх чухал болохоос ш. Тэр одоо хорвоо ертөнцийн том асуудлуудыг бол бид нэр одоо тэмдэн л орхих хэрэгтэй гэсэн ийм одоо бас реализмын одоо нэг ийм ойлголт байдаг. Хорвоо ертөнц байдгаараа тул түүнийг одоо бас хүлээн авч сурах хэрэгтэй. Хорвоо ертөнцтэй бити одоо зөрчилд. Тэг байгаль бол байгалаараа л байж байгаа. Байгалыг бити одоо өөрчлөх гэж одоо хичээ байгалыг байгаагаар л байлгах. За энэ бол реалистуудын одоо маш том одоо
онлын одоо ойлголт. За тийм учраас бидний одоо ярьдаг ертөнцийг үзэх үзэл гэдэг бол реалистуудын хувьд бол байхгүй. Реалистууд бол хувь хүний ертөнцийг үзэх үзэл байхгүй шүү. Яг бол хорвоо ертөнц байдгаараа байж байгаа юм чинь тэрийг одоо хүн өөрөөр одоо яаж одоо миний ертөнцийг үзэл өгдөг гэж хэлэх юм. Яг бол ертөнц байдгаараа л байх шүү. Тухайн хүн юу гэж харна уу? Тухайн хүн өөрөөр харна уу? Буруугаар харна уу? Тэглээгээд цаана байгаа хорвоо ертөнц чинь байдгаар л байж байгаа. За ийм учраас бидний одоо яриад байдаг ертөнцийг үзэх үзэл гэдэг бол энэ реалистуудын хувьд бол ямар ч одоо хүчингүй зүйлээ. Мэдээж өдөр бас одоо Монгол хүний одоо асуудлыг бас энэ реализмтай одоо холбож ярихын тулд бид нар бас 100 жилийн өмнө ямар байсан? Бодит байдал ямар байсан? Бид нар одоо хөгжилтэй байсан уу? Ном судартай байсан уу? Их сургууль, дээд сургууль байсан уу? 10 жилийн сургууль 100 жилийн өмнө байв уу? Эмнэлэг 100 жилийн өмнө байв уу? 100 жилийн өмнө номын сантай байсан уу? Гэт ингээд бид нар яг бодит байдлын одоо асуудлуудыг гаргаж байна. Яг л бодит байдлыг л бид нар ярьж ээж бид нар хаанаас хэн болж хэдийд юу хийж явсан бэ гэдэг бол асуудал гарч ирэх учраас энд бол бодит байдлыг одоо бас ярих чухал. Ингэж бид нар реализмын одоо ойлголтыг дөхөө гаргаж ирнэ гэхээс хэрвээ бид нар тэрийг одоо нуун дарагдуулдаг юм уу, засаж залруулдаг юм уу, тийм үү? Тэгээд эхлэх юм бол бидний нөгөө реализм ч устдчихна. За ингээд одоо зүгээр хоосон одоо магтаал юм уу, хоосон одоо сүсэг бишрэлийн одоо асуудал гарч ирж шүү дээ. За реалистууд гэж хэмбэ? Яг одоо энэ реализмыг яриад реализм жухлаа гэдэг. Реализмын онолыг гаргаж ирж байсан хүмүүсийг одоо реалистууд гэж хэлдэг. За реалистууд бол ерөнхийдөө байгаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авах. Бити тийм байх ёстой гэж хэл. Тийм л байна. Иймэр л хүлээж авах. Идеализм бол үгүй. Байгаа байдал бол ингэж болохгүй. Энийг өөрчлөх хэрэгтэй. Ийм байх ёстой. Өөр байх ёстой гэж хэлдэг. А реалистууд бол идеалистуудын эсрэгээр үгүй. Байгааг байгаагаар нь л хүлээж авах. Жишээлбэл одоо сандалч гэдэг юм уу, ширээч гэдэг юм уу, хад чулууч гэдэг юм уу, тийм үү? Уул усч гэдэг юм уу, бидний ярих дуртай одоо таван хошуу малч гэдэг юм уу. Энийг бол байгаагаар нь бид нар хүлээж авна. Реалистууд. Идеалистууд бол энэ хорвоо дээр таван хошуу мал гэж байхгүй. Бид нар нэг амьтдын дундаас нэг таван төрлийг авчираад л өөрснийхөө одоо хоол хүнсэн зориулаад ингээд тижээгэл байж байгаа гэж хэлсэн чинь идеалистууд. Ой мод одоо гэж байхгүй. Ой мод бол тухайн тэр одоо газараа ингээл одоо чихтэй услаг байсан учраас нарны гэрэл таарсан учраас тэнд их өндөр мод ургачихэл гэж хэлнэ. Тэрнээс одоо ой мод гэсэн ойлголт бол идеалистуудын хувьд байхгүй. Бид л мод гэж нэрлэдэг байгаа. Бид нар олон мод харахаараа ой гэж нэрлэдэг. Тэрнээс ой гэсэн ойлголт хорвоо дээр байхгүй. За реалистууд ой модыг байгаагаар нь хүлээж ав гэдэг бол идеалистууд түрүүний хэлснээр ой гэж бол байхгүй. Бид нар олон модыг нийлүүлэл ой гэж нэрлэлцдэг. Тийм учраас идеалистууд реалистуудад асуудаг. Та нар хэдэн ширхэг модыг ой гэж хэлээд байгаа юм байна. За реалистууд мэдээж энд бол одоо хариулт байхгүй. За ийм учраас энд би юу хэлэх вэ гэхээр реалистууд бас буюу одоо реализмын онолчид бол нэлээд одоо төөрөгдөлт бол ордог. Яг бол тэд нар тайлбар нь одоо тийм ч одоо баталгаатай биш учраас идеалистуудад бол тайлбараа одоо гаргаж ирэх чадвар их бага байдаг. За тэдний одоо төөрөгдөл жишээлбэл нэлээд одоо олон. За нэгдүгээр тэд нар байгаагаар нь байлгахаас өөр одоо хүлээж авахаас өөр зам байхгүй гэж шууд одоо гацаанд оруулдаг. За нөгөөтэйгэр нэгэнт зүйлийг байгаагаар нь хүлээгээд авчихаар цаашаага хийж бүтээх үйл явц зогсчдөг. Идеалистууд бол бүтээ гэдэг. Реалистууд болохоор байгаа байдал ийм л байна. Энэгээр л одоо байхаас өөр арга байхгүй гэсэн одоо зөгцсөн, дассан юм одоо хандлагатай байдаг. За реалистууд юу ч хийхгүй амьдрал угаасаа ийм ерөөсөн хүн өөрчлөгдөхгүй гэдээ ирэхээр зогсон байдалд орчдөг. Нийгэм, амьдрал, хорвоо ертөнц, хувь хүний амьдрал ч гэсэн зогсон байдал. За идеалистууд бол үгүй зогсон байдал байж болохгүй. Чи өөрийнхөө ухаанаар, чи өөрийнхөө оюуны чадвараар амьдралаа өөрчлөөд, шинжлээд урагшаад явах боломжтой. Бага байдалтайгаа бити одоо тасан зогсож тэндээ одоо хорогдоо гэж хэлдэг. За реализмыг өнөөдөр одоо бид нар Монголын одоо нийгэмд, Монгол хүний одоо төвшөнд бид нар реализмыг юу гэж ойлгох вэ гэвэл түрүү чи яг хэлсэн тэр байгаа байдлыг одоо хүлээн зөвшөөрөх одоо урагшаа хөгжөхөд сааттай шүү гэдэг л одоо энэ одоо лекцийн одоо гол цаа бас нэг агуулга байгаа. За бодит байдлыг хит одоо нуун дарагдуулдаг. Реализм бол одоо байгаа байдал энэ гэдгээрээ бодит байдлаа одоо нуун дарагдуулах гэдэг. Тэгээд нэгэнт бодит байдал нуун дарагдчих юм бол цаашаа өсөж хөгжих урагшлах зам хаагдана. За нөгөө талаар бодит байдлыг хий хоосон магтах бол
хитрхи одоо тайвширсан болж байна. Болоо штэ. Тий илүү одоо яах юм болж л байж штэ гэсэн дараагийн одоо төвшөнд бас идэхгүй байдлыг үүсгэдэг. Реалистуудын нэг одоо төрөгдөл нэг аюул бол бас энд байдаг. За хитрхи их одоо нэгээ одоо хөөргөж магтан дуулж одоо шагнал цол хэрэнгээр одоо хүнийг одоо хитрхи их одоо болдог тул цаашаа нийгэм хөгжихэд маш хэцүү. Яг бол хөгжиж гисэн дэвшиг гисэн хүмүүс үрж ирээд өөрчлөх гээд байдаг. Нөгөө хүмүүс болж байна штэ, сайхан байна штэ. Тий. Ямар сайхан юм бэ гэдэг ингээд суугаад байдаг. За энэ бол реалистуудын нөгөө нэг том одоо бас нэг хар тал байдаг. За ялангуяа одоо бид нар одоо Монголын нийгмийг бол бид нар мэдж байгаа өнөөдөр манай одоо жишээлбэл одоо түрүүний хэлсэн урлагийн одоо ийм салбарын хүмүүс бол уул нь яг жинхэнэ утгаараа реалист утгаараа уул нь бодит байдлыг гаргаж ирэх ёстой. Одоо Шекспирийн драмын жүжигээс эхлээд бүгд бодит байдлыг одоо тайзан дээр гаргаж ирсэн байдаг. Гэтэл одоо Монголын одоо урлагийн салбарт бол бодит байдлыг гаргаж ирдэг. Нуун дарагдуулаад хит их гоё чимсэн байдлаар урлагийг төслөөд идэг. Урлаг бол гоё зүйл бас биш. Хүнийг одоо эмгэнэлтэйгээр уурлуулсан, бухимдуулсан бодит байдлыг харж тэрнээс болж хүмүүс ичсэн, зовсон ийм байдалд орох ёстой. Тэр урлагийг өнөөдөр одоо Монголын одоо урлагийн гэдэг одоо хүмүүс нуун дарагдуулаад бодит байдлыг дарагдуулаад байдаг бол ерөнхийдөө урлаг бас урагшаага хөгжих юм боломжийг бас зогсоогод. Урлаг урагшаага хөгжихгүй бол нийгмийг хаанаас бид нар таньж мэдэх вэ? Урлаг л нийгмийг бид нар таниулах ёстой шүү дээ. Бид нар өөрснийхөө хараагаар хараад тань гэж байхгүй шүү дээ. Зөвхөн хувийн л одоо санаа, хувийн бодлоо л илэрхийлнэ шүү дээ. За нөгөөдөлтэйгүр бас Монгол орны одоо бас нэг онцлог бол өөрсдийгөө одоо эрдэмтэн гэсэн хит их одоо янз бүрийн профессор ч гэдэг юм янз бүрийн ийм цол авсан ийм одоо хүмүүс бас нийгмийн амьдралд бодит байдлыг нуун дарагдуулдаг. Тэгээ манай орн одоо хөгжиж байгаа ч гэдэг юм уу. Одоо тийм амжилт гаргаж байгаа ч гэдэг юм уу. Ийм зүйлийг бид нар одоо мэдэж авч тэдэн ширхэг ном хэвлүүлсэн, эдэн ширхэг сэтгүүл хэвлүүлсэн гэснээрээ бас нийгмийн одоо бодит байдлыг дарагдуулдаг. За тэгэхээр өнөөдөр бид нар Монголын амьдрал реализмыг ярих боломжгүй болчиход байна. Ерөнхийдөө бид нар реализмыг устгахчихсан. Бид нар реалист биш болчихсон. Бодит байдлаас хит их болчихсон. Бодит байдлыг хит их нуун дарагдуулаад бодит байдлыг булхаадуулаад байгаа. За ингээд бодит байдал өгөө болчхоор үннээр ярих боломжгүй болчихдог. Энэ бол маш аюултай. Бодит байдал байхгүй, реализм байхгүй бол үнэн гэж устна шүү гэдгийг л одоо энэ бас анхааруул хэрэгтэй. За нэгэнт реализм байхгүй болоод реалитиг буруугаар үнэлж дүгнээд бодит байдлыг буруугаар илэрхийлээд дүрслээд ахаар чинь үнэн худал хоёрын ялгааг битгэхэд хэцүү болчихдог. Аль нь үнэн, аль нь худлаа. За Монголын одоо бид нар мэдж байгаа сая одоо тэр урлагийн хүмүүс, за өөрсдөө эрдэмтэн гэж байгаа хүмүүс, за ялангуяа одоо улс төрийн хүмүүс бол бодит байдлыг хит ингээд нуун дарагдуулаад эсвэл хит их магтан дуулаад ахаар чинь үнэн худлагийн ялгаа байхгүй болоод тэр чинь нийгэмд хиний яриад байгаа үнэн, хиний яриад байгаа худлаа мэдэгдэх. Энэ л одоо Монголын өнөөгийн одоо реализмгүй болчиход байгаа нэг бас нэг бараан тал. За ингээд нийгэмд ямар ойлголтууд одоо өндөр авдаг байхаар юм болгон л одоо харьцангуй гэдэг ийм одоо ойлголт гарч ирдэг. Энэ харьцангуй гэдэг ойлголт бол маш их аюултай. Нийгмийн амьдралд байгаа үнэн худлааг ялгах хэрэггүй. Үннийг худлаач болгож болно, худлааг үнэнч болгож болно гэсэн ийм нэг аюул байдаг. Тийм учраас харьцангуй гэдэг бол үгнээс бол бид нар одоо реализмын одоо тэр бодит байдлыг бас салгаж ойлгох хэрэгтэй. Харьцангуй гэдэг үг бол маш их аюултай. За хоёрдугаар нэг манайд нэг аюултай зүйл одоо монгол хэлэнд ярьдаг нэг зүйл бол эсрэг тесргийн онол гэж яриад байдаг. Тэг юм бол заавал эсрэг тесрэг байх хэрэгтэй. За тэр бол бас энэ бол алдаатай ойлголт. Тэг хаач хизээч эсрэг тесрэг гэж байдгүй. Аливаа нэг зүйлийг хэрхэн харж буйгаараа тийм оюун ухаанаар хараад байна уу? Өөрийнхөө мэдрэмжээр хараад байна уу? Хэд их материалын талаас нь хараад байна уу? Одоо тэр материализмын эсвэл хэд их реализмыг нуун дарагдуулаад байна уу? Ингэж л бид нар зөвийг одоо ойлгож ярилцаж одоо бодит байдлыг ойлгоно гэхээс биш. Тэрнээс одоо харьцангуй гэх юм уу? Эсрэг тесрэг гэх юм бол нөгөө түрүүний хэлсэн нийгмийн үнэн гарч ирэхгүй, бодит байдал гарч ирэхгүй. Тэгэхээр одоо реализм гэсэн онол бол өнөөдөр одоо монголчууд бид нар хамгийн их одоо яах ёстой сэдв. Реализмыг ярьж, реализмыг зөв ойлгож, реализмыг зөв тайлбарч чадах юм бол бидэд нийгмээ зөв харна, зөв ойлгоно.
За зөв ойлгосны дараа бол зөв шийдэл гарна. Зөв шийдэл гарах юм бол зөв үйлдэл явагдана. За ингээд зөв үйлдэлээс яг ажил амьдрал нийгэм амжилттай байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас реализм хэрэгтэй шүү. Реализмыг бас өнөөгийн нийгэмд одоо бас зөвөр ойлгож гаргаж ирэх нэ гэдгийг энэ лекцээр одоо хэлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.